Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ойролцоох Монс эмийн сангийн жор баригч фенобарбитал гэх сэтгцэд нөлөөлөх хэмийг насанд хүрсэн хүний тунгаар худалдааснаас болж 16 нэрээ хорцсон байх магадлалтай талаар бид мэдээлж байсан. Тус хэрэг одоогоор шүүхээр тасан шийдэгдэг байгаа боловч хорцсон нэрийн эцэг эхчүүд Монс Улаанбаатар компани цаашид гарах үр дагаврын талаар бүрэн хариуцлах гэрээнд гарын үсэг зураг байгааг хэллээ. Шаардлагатай тархины эмгэгтэй нараа хүүхдүүдэд болон 40-с дээш насны нойргуудад стресстэй иргэдэд эмчийн тусгай жороор олгодог фенобарбитал эмийг 16 нараад том хүний тунгаар өгсөн хэрэгэд Монс Улаанбаатар компани жор баригч буруутгагдаад байгаа. Тухайн үед 4 хоногтойгоос 3 сартай 16 нараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хордлого тайлах эмчилгээ хийлгэж тэдний хоёр нь эрчим тэмцлэгэнд хэвтэн эмчилүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг нараа огж бөөлжүүлэн дахин их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа юм байна. Монс Улаанбаатар компани зүгээс бүх нарааг сувилалд хамруулж, эм жих зэргээр хангаж, нараа бүрт тус бүр 1,500,000 төгрөг өгч, мөн нараа хамрагдсан шинжилгээний төлбөрийг төлсөн гэж байна. Харин нараа эцэг эхчүүд хүүхдүүд нь хордлогод орсноос хойш биеийн эсэргүүцлэн суларч, хоол сайн шингээж чадахгүй гүйлэх болсон гэлээ. Одоо ингээд ойлсон тэгээд аюул цочромтгай хамаагүй ингээд чанга. Тэгээд байн хөлрөөл нүдэн ингээд нуухтай нэгсэн байн хожигдсан. Соёлмаагийн хувьд хүүгээ хордлогонд орсноос хойш сэтгэл санааны хямралд орж сүүн татарсан. Эмчилгээний үед олон төрлийн эмтэрэ хийлгэж цусны шинжилгээ авах үед ихээр сэтгэлээр унсан байна. Түүн шиг 16 нарийн эцэг эхчүүд өөр өөрийн асуудлыг Монс Улаанбаатар компани удирдлагад мэдэгдэж байгаа ч одоогоор нарийн биед хордлогоос үүдэлтэй ямар нэгэн сөрөг үр дагавар гарвал бүрэн хариуцлага хүлээх гэрээнд гарын үсэг зорих байгаа юм байна. Харин тухайн үед Монс группийн ерөнхийлөгч Хүрлбаатар бүх хариуцлагыг үүрэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Гэвч өнөөдөр тус хэрэг нь Монс Улаанбаатар компани ажилтны гаргасан алдаач шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй гэдгээ хэлсэн байна. Мөн зарим эцэг эхчүүд 50-аас 70 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ хэмжээний мөнгийг өгөх боломжгүй гэжээ. Тэгвэл Монгол улсад эрүүл мэндийн ажилтны буруутай үйлдэлээс иргэн хохирсон тохиолдолд нөхөн төлбөр хэрхэн тооцох талаар тусгасан хууль одоогоор байх байна. Би одоо тийм хууль мөлөд сайн мэдгүй болохоор яг сайн мэдгүй юм яг ер нь тогтсон яг тийм байхтай гэж юм тогтоогоогүй юм билээ шүү дээ. Ер нь бол олон улсад эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгал гэж байдаг. Мөн эмнэлгийн ажилтан алдаа гаргаж эмчлүүлэгч хохирсон тохиолдолд олгох нөхөн төлбөр иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулахыг хуулиар зохицуулдаг юм байна. Харин нараа хордуулсан хэрэгт буруутгагдаад байгаа жор баригч одоогоор цагдаагийн ерөнхий газарт шалгагдаж байгаа юм байна.